жижиг дунд өдрийг дэмжсэн гаш хамааралгүй компаниудаар зээл авсан тохиолдол байна. Юуныг бас шалгах уу? Тэгээ баримттай мэдээлэл хариуцлагатай хурлын гишүүн дэлгэсэн байлаа. Тэр шалгах уу? Хэлж штэ. Гэмтэргийн шинжтэй асуудлыг бол прокурор мөрдөн байцгаа голгож шалгах штэ. Яам хэрэг шалгадаг штэ. Тий. Тэгээд энэ дээр бас мэдээж энэ хууль хяналтын байгууллагуудад анхаарал хандуулах байх гэж ойлгож байна тийм үү? Мэдээж. Угаасаа хэрэг үйлээр албан тушаалын эрх нөлөөгөө оруулж ашигласан өөртөө болон бусдад давуу байдал олгох үйлдэл өөрөө авилгын эсрэг гэмтэрэг штэ. Албан тушаалын гэмтэрэг. Улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүнд гэмтэрэг тооцдог. 8 хүртэлчүүдийн хорих халтаа гэмтэрэг штэ. Яг энэ зарчмаараа шалгагдах болов. Энэ нь өөрөө нөгөө төрийн өндөр албан тушаалнуудтай холбогдсон учраас асууж байна л да. Хуулийн өмнө адилхан л байх хэвээр. Өөрөө шалгадаад ирэхээр шудраг усын хонгол яриад байж хэрэггүй. Хуулийн хонгол дээр өөртөө очих хэрэгтэй. Шалгуулах хэрэгтэй, шудрагл авах хэрэгтэй. За